гэгэн гэрэл. Замбатвийн хүн бүрийн сэтгэл төгсгийг ярьж их амгалангийн хотод төрөх гэгэн гэрлийн ховтой гэдгээ. Сэтгэлдэн гэгэн гэрэл химээх эрдэн нуусан хүмүүнийг бурхан багш эрхэм ховор хөрлөгтөн хүмүүн та өндөр дээд хаан өчүүхэн язгуур зарц байсан ч төгс амгалангийн хотод хөрж бодсодва борход болон орчлонгоос гэтэлж чаднаа хэмээн өөрийн туршлагаараа олж мэдсэн эрдэмэн номын хүрд болгон эргүүлжээ. Тэр цагаас хүмүүн бид олд хуяа бэрх хүмүүн төрлийг олсондон урамшин баярлаж хүн хүнээ хүндлэх өөрийгөө эрхэмлэх бусадтай харилцан хамаарч хайрлан нэгүүлсхэн их эрдэм суралцсан өөртөө болоод өрөөлд орших гэгэн гэрэлд гэрэлтэн явуулсан гэж бодно. Их Чингис хааны алтан ургийн удам Монголын хаад Монгол орнон улс шиг улс Монгол хүнийг эргэн шиг эргэн болгохын учир эвсэн нэгдэж ирж хайж Борохны шашин химээх их эрдний цастад төвдийн мэрэгдээс залж ирснээс хойш бид 11 дөрийн далайлан багштай ном буйны барилга тогтоож багш шавийн тангараг сахин өнөө хүрчээ. Монголын сүүлийн 500 гаруй жилийн түүхийн харах үед нугчаа олон байсан ч Монгол орн улс шиг улс байж хүн төрлөختний соёл иргэншлийн их айсавд өөрийн өрмөц ёс шашин соёлтой замнасаар өнөө хүрсэн. 2018 оны 1-р сар бүгд найрамдах энэтхэг улсын Бихар мужийн Бодгая суурин. Замбатвийн хүй сайн цагийн мянган борохны суудал зэхээстэй очорто суурин. Энэ дагшин орны хойморт Монголын хувилгаан ламын гэгээний айлтгалаар далайвагшин айлдах номон суухаар Монголын олон 100 лам ховрог сүсгтэн олон хорн жууллаа. Дээрхийн гэгэнтэн энэ үеэр нуус тарны хөлөгний вангуудын өмнөтгэл айлдууран ламын гэгээний айлдгсан хутагт нагарж унаа богдын бод сэтгэлийн тайлбар жасраа тогмод самбуугийн бодсодын 37 гарын авлага судруудын лөнг хөдөлж тайлбарлаа. Сайхан байна. Энэ сайхан жалуу өрсөн газар ирж багшийн номон сууж их сайхан явж байна. Бас нэг бол найгар тэгээд манай бас Монголоос олон өмсөд ирсэн байна. Энд бас олон өмсөө цуглаж багш их сайхан ном айлдаж, сайхан номон сууж, ван авч бүгдөө л сайхан явцгааж байна. Тэгээд багшийн минь Өлмий Батар шиж шав бидний үйлсэх дэлгэрэх байхаа л гэж бодож залбирч явнаа. Далай багш айлдахдаа бидний олон газраас орж ирсэн дорждан бол Борохны шашинтны хамгийн дагшин орн. Энэ оронд Борхон багшийн их номлол сургаалыг тайлбарлсан их бодисадва нарын бодис сэтгэлийн тухай содруудыг тайлбарлан лөнгөн та бүхэнд өгөх гэж байна. Ном хүрдэхээр газрын холоос орон орноос орж ирсэн ховь сайд шай олон заахан үл үзэгдэх тэнгис далай мэт ховргийн чуулган хорн чуулжээ. Дагшин орон дээдийн ном чин сүжигт шав олон гээд горон сайхан зүйл өнөөдөр энд бүрдэжээ хэмээн айлтлаа. Харин хорн чуулсан олон шавнар нь багшийн оройн чимэг их нэгүүлсхэн жанграйсаг Борохны хувилгаан далайлан багшаасан энэ ариун оронд дээдийн номлолыг олуулан хүрдэх ийм ерөөл хувь олдсонд баярлан залбирч суусан лавтай. Бид бүгдээрийн сэтгэлийнхэн гэгэн гэрлийг багшийн айлдах номын увдсаар улам гэрэлтүүлэх гэж зорж тэмүүлж ирсэн билээ. Далай багш номынхан үеэр бодис сэтгэл энгийн хүний сахидаг гинингийн санваар нуус тарны санваар хайрлаж
Их Жангарайсаг бурхны дэлгэр сайхан авшиг хүртээсний дараа далай багшийн дэрэгдийн намжил татсан Монголын сүсгтэн олны зүгээс хамтран багштан Баторшил өргөлөө. Очир тус өрн далай багшийн ном эхлэхээс хэд хоногийн өмнөөс өглөө бүр 6 цагаас ламын гигэн тэргүүтээ Монголын хувилгаад ламнар болоод намжил датсангийн ламнар хамтран цагаан дарих бурхны үүднээс насны бүтээл олон тоон үйлдэж Баторчхын дайшиг өргөх бүтээлийг хийж байсан юм аа. Тэгээд одоо Баторшил өргөхийн өмнө мөн одоо 7 хоног цагаан дархийн бүтээл төвшиг гэж одоо цагаан дархийн одоо бүтээлийг тэгж бүтээсэн. Одоо энэ бүтээлийн хуралд бол манай Монголын одоо бүх утга хувилгаадууд тэгээд одоо Монголоос ирсэн зарим лам хуургууд мөн намжил татсангийн одоо лам хуургууд ингэж одоо хамтран 7 хоногийн турш насны бүтээлийг үлдээд тэгээд одоо 7 дахь хоног дээрээ энэ Баторшлыг өргөсөн. Энэ Баторшлыг бол одоо цагаан дархийн үүднээс өргөж байгаамаа. Баторшил өргөх энэ ёслолыг бүтээх үйлсэд буйны сэтгэлд Монголын өгүүлгийн эзэд лам хуургууд нэн эрдэнэс бэлдсэн. Энэ бүх ажлыг ламын гэгээн Монгол сүнчээ төрийн бус байгууллага удирдан зохион байгуулж, Монгол дарагчид ураан гаргаж, Монгол үеилчид үеил мэтгэж, Монголын сүсгтэн олон 3 сарын дотор 6 дүнчүүр маань 300 мянган мэгзэм тоолсноо гандан тэгшлэн хийтэргүүтээ Монголын олон хийдүүдийн ерөөл их хөлгөн содруудыг олон тон хурснан бичиж багшийнхаа моторт өргөлөө. Энэ жилийн номын айлдвар маш олон гайхамшигтай сайхан зүйлүүд давхцсан номын айлдвар боллоо. Далай багш маань номын айлдвараар нийт Монголын сүсгтэн олон таньж маш сайхан олон айлдвар сургаалаа айлж Монголыг маш их онцолж айлдж байлаа. Монголын сүсгтэн олноос нийт 700 гаруй сүсгтнүүд ирж оролцлоо. Зөвхөн Монголоос ирсэн төдийгүй Монгол тойрогтон орнодоос маш олон сүсгтнүүд иж бас оролцлоо. Одоо Баторшил маань одоо бие хэл сэтгэлээр оролцож болдог ийм онцлогтой үнэхээр сайхан номын зан үйл байдаг. Тэгээд одоо 9 сараас эхлүүлээд дээрхийнгээд далай багшийнхаа насан утаг уртцын тухайд Монголын нийт сүсгтэн олны зүгээс майн мэгзэм унших одоо их үйлсийг өрнүүлсэн. Энэхүү номын тоог авах үйлсд маань одоо Монголын сүсгтэн олны зүгээс 6 дүнчүүр маань 3 сая мэгзэм уншиж далай багшийнхаа насан утаг уртхын тухайд номынхаа тоог өргөсөн сүсгтэн олны өргөсөн энэ хүү номын тоог даншгийн үед дээрхийнгээд далай багшийнхаа моторт бид бүхэн бас өргөлөө. Энэ хүү номын айлдварууд бие хэл сэтгэлээр даган байж оролцсон өвлгийн эзэд зохион байгуулагчид лам хуургууд нийт Монголынхаа сүсгтэн олонд одоо талархлаа илэрхийлж байна. Ингээд эх жилийн номын айлдвар эргээд та бүхэнтэйгээ уулзсан өлзөөтэй ерөөлийг дэвшүүлье. Далай багшид Баторшлийн залбирлыг ламын гэгээний 8 дугаар дүрийн хувилгаан Данзан Жамбал Жойжи Ширин хотогт Монгол хэлээрийн багшийнхаа сонор төргөж багш төвд орчуулгын болгоож илээ. Хургаан дурсын лагшингаар залрагч сансар нирваны сайн буйны хүслийг дэвлэгч Тэнгэр хүмүүний өдөрдөгч хамгийн гайлж аврал итгэл ялгуусны танаа өчгөн ламын гигантын далай багшиг одоо гомон дасан морилгоход нь бараалгасан. Тэр бараалгуугаар одоо далай багш одоо тухайлан одоо гигантэнд айлтгсан байна. 3 дугаар долоо ном содом жамцын үеэс монголчууд бол одоо далай ламтай нийт бусын номын одоо барилга холбоотой болж ирсэн. Гүжир намжил татсан гэдэг нь бол одоо 5 дугаар далай лам үеэс бас одоо мөн монголчуудаа энэ үүгдүүг нь маш их одоо холбоотой юм аа. Тэгээд одоо 14 дугаар далай лам болох одоо надад энэ жил одоо Доржтанд ламын гигантын намжил татсан хоёр ингээ хамтран одоо Баторшил өргөж байгаа нь маш сайхан бэлэг дэмбэрэл бэлгшээлтэй байна. Тэгээ одоо үүний мандал шабагийн ламын гигантын өөрөө монгол хэл дээр уншиж болно гэж бас айлцсан юм аа. Түүний дагуу одоо ламын гигантын маань далай багштай мандал шабагийн одоо өөрийн их хэл болох одоо монгол хэлээр уншиж намжил татсангийн хам одоо номын дагуу өрөх одоо за эдгээрийг өргөсөн байгаа. Ламын гэгээн айлдахта их энэрлэнгийн моторын санглын хаагаар ин хамгалангийн анхил цэцэгсийг дэлгэж завсар үгийнхээ хуарыг урлан замбатвийн үдсгэлэн чимгийг байгуулагч хоосон хийгээд шүтэн барилгыг найруулах
Хосгүй зарилгийн аянгийн дууг дуурсхан хотол амтныг мунхагийн нойрноос сэрэгч ханцшгүй дээд багш танан сүгдий химэн мятрашгүй чин сүжгийн үүлэн цогцоос ундрах сайн буйны үгийн эрэхс цэцэгсийн цацлаар удирдхал болгож өгүүллийн ихийг уужтхан засам уу алагшлах үгийн асрал инэрлийн эрэхээр гурван язгуурын хамаг амтны тусыг зохиогч аман гэгэний амьсгалын гүйдэл төдийнч алив амтны атгаг нисванасыг ангаагч ханцашгүй дээд бэлэг бэлгийн гэрлэр солонгорох сайн номлын алтан ширээнэн хуйлгаан дөрсийн лагшин гар залрагч сансар нирваны сайн буйны хүслийг дэвлэгч эрхшил төгс бүхний орон эрхэм чимэг тэнгэр хүмүүний их удирдагч хамгийг айлдагч аврал итгэл ялгуусны эрэхэд танаа өчхөн аврал таны тааллын нэмэр торгодогч гүжир намжил датсан түүнчлэн ламын гэгэний нэрийг барин ачивэл тан амьдрагч өчүүхэн хоорог би өнөртнээс тантай үйл өрөөл өрө барилдсан их Монголын чин сүжиг төмөн олныг төлөөлөн зөрхөн тушаалгаан хамтдган нэгэн үзүр сэтгэлийн залбирал үүнийг оргиё гэд Далайлан багшийн Бурхны хот төрсөн тэр цагаас эхлэн төрөл тутмын цайддаг Монгол төвдийн шашин соёлд болоод дэлхийн ин хамгаалангийн төлөө оруулсан цаглашгүй их үлсийг онцлон Монгол хэлний сонсголонтой эрдний бичгийн соёлыг хадгалсан яруу сайхан үгсээр илэрхийлэн дурдж цааш нь бат орчлын залбиралдаан ин залбирлаа. Цагийн цөвд дэвэрсний эрхээр их Монгол орноо Бурхны шашин нарийн төдий үлдэн доройтсон тэр цагт авралаар үерсэн төрлөختөн бүхний гагц итгэл дайн дэлхийн хамгаалангийн их сарт баах ялгуусны эрэхэд 14-р дүрийн хувилгаан эрдэн та урд дүрийн лагшингийн эрхсээс удаа дараалан энэ орны шавны тийн тухай таалдыг үүсгэн ерөөн талбсан нь цаг дараа боловсрон 1979 оноос дараалан 9 удаа Монгол нутагт залран саатаж шашин амтны тусыг оёроос тэтгэн ханцш үгүй ивэлээр цогт цагийн хөрдний хавшиг тэргүүтэй гүн дэлгэр намын хөрдийг олон тон эргүүлжээ. Мөн хойв төгс олон шав винайн урд хойд сурдлын санварыг хайрлаж ал шарыг баригч ховргийн аймгийн хуйл цаазын бичиг дулдуйдан орон хийдүүдэд асар ариун шагшаабад зайлшгүй хэрэгтэй сургаал зарилгийг нэгүүлсэн айдаснаар шашин оришгүй үндэс болсон ангид тонлогын санварын суур хөрсийг сэргээ зохиосон билээ. 2012 онд Монголын сүжигтнүүд тэргүүлсэн олон мянган шавнард бодимрын зэргийн тунгаамлалт очирваны авшиг сэлт гүн дэлгэр номын хөрдийг эргүүлж түүнээс хойш жил тутам Монголын ард түмнийг чухалчлан иннэрж тусгайлан сүнчээ айлцаар буйн энэ билээ. 2014 онд Монголын сүжиг төгс шавнараас багш таныг өөрийн таалалд нийцүүлэн зарилэг сургаалan хайрлахыг айлтгахад дэлхийд бог зонхын шашин дангаар төвн дэлгэрсэн цорын ганц орон Монгол мөнийг айлдаад түүнтэй уялдуулан богдламын сургаалын ох их бодимрын зэргийн хөтөлбөрийг айлдах хэрэгтэйг болгоон таалж ихийг байгуулсан. 2016 онд илүү сартай өвлийн хахир хүйтийн жавар хийгээд гадаад гүрний дарамт шахалтыг үл хайхран чин сүжигт ард түмний гэрэл ясаар Монгол орном морилж 4 хоногийн турш гүн дэлгэр номын хөрдийг эргүүлсэн билээ. Энэ хугацаанд нийтийн уулзалт ярилцлага хийж, одоо хийгээд ирээдүйн хойдод буйны үйлийг хэрхэн амьдралын хэвшил болгох талаар сургамж зөвлөгөөг айлдахын зэрэгцээ
Борхны шашин шинжлэх ухааны уялдаа холбоо сэдв семинар чуулганы зохион байгуулж өнөөгийн шинэ нэрийн үеийн борхны шашны хөгжил шинчиллийн агуу их үйлсийг өрнүүлэх тэргүүтэн хүн төрлөختний баруун хэтийн их хамгааллын төлөө тэмүүлэх гайхамшиг зохиолоор Монголын ард түмний сэтгэлийг тэтгэн боловсруулсан билээ. Монголын шашин амьтны тус амгалан тааллын хаан төвд нэгүүлсэн болгоож алхаж явзан дам хотогт зайвэнд ламингигийн тэргүүтээ олон хотог төвлгаатыг бэлэг бэлгийн тэн шинжилээр танин бариад тэдний эрдэм боловсрал хийгээ явдал мөрөвхөнд эцэг хөнхүүдэн захидагчлан эрдэнэт саргаалаар инхрилэн тэтгэж энэт хийгдэх гурван их хийд болон бусад хийдүүд суралцахаар ирсэн олон 100 Монгол хуургийг хоол ховцос орон байр зэрэг хэрэгцээт нөхцөлөөр ханган их номлуудад алгасралгүй судлахыг зохиолдох шалтгааныг бүрдүүлсэн нь богд таны асрал инэрлийн их ачааллын нэгэн хувь төдий аж боо. Дүүнчлэн өдгөө та Монголын чин сүжит шавнараа тэргүүлсэн сайн хувь төрлөختнүүдийн сэтгэл хүслийг ханган замбатвийн хүйс болсон ариун орон очирд суурна. Өлмийн лянгхайг буулган заларч үн дэлгэр номын хурдыг эргүүлэхийг үзэх сайн хувь бидэнд илэрхий тохиолоо. Их баштан үйлрөөлийн гүм бариллагт Монголын ард түмнийг инэрэн бат тангаргаар дагуулan барьж 3 цагийн хамаг борхтаас үлэмж ачлалд очир дарын цэнгэл хүлжиг лагшин зариллэг тааллын өвөлшгүй ариун зохиолоор тэтгсний үр шашны гал уяоросон сэргэж содар тантрын номлог бүтээлийн ёсон дахин дэлгэрхийн ихийг байгуулсан билээ. Ийхүү Монгол орнон орших шав нийтийн авал архилыг сайтар ялгагч бэлгийн мэлмиг нэн зохиосны ачийг 3,000 яртэнцийг эрд найрд үргэн 100 тан оргивч өчөөхөн хувь төдийг нь хариулж яахан чадах гэсэн хэдий ч өнөрднээс инэрэм болгоож дагуулan барьсан их ачааллыг тань дахин дорсох ба сүжигт шавнар бээр буйны чуулганыг илтэд хураах үйлсэд зоригдон дээш түшин хүчит арслан бээр тулсан эрднийн ширээнэн дэвшүүлэн зальж өхөшгүй насан хотгийн дээд охид тэнгэр цагаан дарихийн ёсыг бясалган дортмол сайхан үлзийхэд 5 өнгийн хив зүүн чимгэлсэн ариун орны байгуулал мандлыг сүжгийн алгаар тогтоон идэлгийн өргөлва ламингигэний хуйлгааны нэрийг баригч бээр тэргүүлсэн датцангийн нийт Монгол шавнар балдан барайван дашиг гомон датсан Монголын гандан тэгшлэн хий тэргүүтнээс дээрхийн гэгэндний өлмбий батар ишхуй зоригдон данай лэгшид нимбо үндсэн бэлэг илт онохын чимэг төв үзэл дорохоя дөвтөө зава зэргийнхэн номлуудын давтлаг хурал нийт сүжит шавнарын хураасан майнын 6 үсэг насны тогтоолын бүтээл сэлт төгс идлэл 3 цагийн буйны чуулган сэлтийг Самандабадрын тахилын үүлэн цогцос цоцруулан бишрэл сүжгийн дээдээр өргөё. Хуйлгааны нэрийг зөөсөн өчүүхэн шав бий барьж айлын чадхаар 3 үүдний үйлдэр өвхнийг аврал таны тааллыг баясгах тахилын чуулган болохгүй ядор хичээн тангаргыг зөрхний угаас өргөмөө. Хэдийбэр эд өлгийн барилган Лянхайн хэлхээ адил машид хийврэг боловч сүжиг төгс өчүүхэн шав бидний буйны хувь энэ төдий болохыг нэгүүлсэн болгоож оочим тунгалаг мэлми юугааран хормохноо тайлдогтоо ариун номын дуунаар амьтны зовлон амирал туваа ахуй уйвөхнэн аварлыг зохион залар туваа хэмээн айлдсанчлан ёр шашин амьтан хийгээд ялангуяа номд төвд Монголын шашин амьтны ин хамгаалангийн мандал буурлан
Нин тэргүүнд аврал итгэл таны нас сүүдэр батаддан. Зохиол үйлс зүгвэр тань дэлгэрэх ямагтад харгалздаг нь илэрхийлээ. Зүүн цагийн өчөөхөн шав бидний бие, хил, сэтгэлийн муу явдалд таалал альж явахын зовнилыг хязээч эс болгоон шашин амьтны аврал итгэл өмгтөшгийн агаарт насан хотогтон ялгуулсан цаглашгүй настын мөн чанарт үеийн үед батчаад хамаг амьтныг монхгийн нойрноос рэгч гүн дэлгэр номын их харангыг уламжлан дуурсгасаар ер дайн дэлхий тухайл Монгол орны өнцөг боломборт өвчин ганзууд үүмэн самун зэрэг цөөн цагийн дорайтл бүхнийг нэрийн төдийгч үлдээлгүй амьрлуулах ба Борохны шашин тэр дундаа шашны дотоод шим болсон ариун шар малгайтны ёс орон бүх нэн төгөн дэлгэрч омрын шашныг соён гээгүүлэгч халах жавзан дамбын хойлгаан өтөр тэргэнэн алтан синтид үлмийн лянхайг байгуулан шашин амьтныг боловсруулахын зохиол үйлсэн дэлгэрээд авралт таавэр үлмийн мянган хигээс хүрдний дүрсийг их Монгол орнон дахин байгуулж сүжигт ард олны игээрл хүслийг ханган саяхаа барилгыг олсон бид бүхнийг төрөл тутам даан орхилгүй дөрвөн лагшин таван бэлгийн хотхыг төргний олохын сайн ерөөлийг их нэгүсэл таалдын гүн төвөөс цацруулан өчөөхөн шав бидний үндсийг тэтгэн зохиохыг болгон сойрхоо химэн чин зүрхний угаас нэгэн үзүүр сэтгэлээр залбирэн өчөө химэн Батаршлын залбирлаа өндөрлөө. Ламын гигантны энэхүү залбиралд хамтдаан даган байсан. Чин зүрхний гүнээс Монгол түмэн залбирсан билээ. Энэхүү Батаршлын залбиралд бидний алдаа үнэлийг намжлан далайвагшийн чин сүжигт шав нарын яарилгаар нь ерөөл залбирлыг бүгдийг нь багтаан айлцсан. Далайвагшийн нь шавдан өн урд бат байхын ерөөлийг энэхүү бэлэг сайн өдөр дашлуулан өргөн дэвшүүлье. Бурхан багшийн далайвагшийнхаа номын айл дүрт сууж байна. Тэгээд энэ удаад Монгол сүнчээд төв монголчууд маань бид бүхэн хамтраад далайвагштай бат оршил өргөх буюу бас хажууд манай хамтлаг монголчуудад төлөөлөд дуун өргөл өргөлөө. Тэгээд энэ үйл ажиллагаанд оролцож байгаадаа монголчууд бид нар маш их бэлгшээж их баярлж байна. Дан шиг өргөхтөн эрднээс уламжилсан ёс жайгийн дагуу очиортод ивсгэр Борохны лагшин зарлиг таалын шүтэн номын ховцос Баддар аяг Цанхил зур тайг тэрийн 7 эрдэн Өлзийт 8 тахил Өлзийт 8 зай Борхон багш тэргүүтээ насны 3 борхон Жанграасыг борхон Зонхов богдогшийн 2 шавийн хамт энэ лагшингийн шүтэн Монголын борохны 3 зуулын лагшингийн шүтэн Шүрэн мандал Хорл номын хүрд богдээдэс лам нарын сүмб мод таван тансаг эдээ будааг дараалан өргөж жонон хамтлаг их шиг дууны ерөөл өргөж багшийнхаа лагшин тааллыг баясгалаа.
Дээрхэн гэгэнтэн далай багш Батөршил өндөрлөх үеэр айлдахтаа. 아니, 다가 나머지와 편지를 실린다. 다가 소부 Өнөөдөр их жанграйсгийн авшиг өндөрлөөд намжил татсан монголчууд Монгол туурхтан бүгд хамтраад сайхан Батөршил өргөлөө. Ламын гэгэний төрсөн нутаг орны олон сүсгтэн өнөөдөр надтай уулзсан. Та бүхэндээ баярлалаа. Энэ ялгамжаатай дагшин оронд та бүгдийн үлэм жаргал тунгалаг. Хоёргүй үнэн сэтгэлээрээ өргөсөн Батөршлийн өрөөл бат сайхан оршихын дамжиггүй. Та бүхний сүсэг тангараг баттай хэрэггүй ариун бай. Энэ бол та бидний олон төрөлдөн хураасан буйны өөр өнөөдөр инхүү цогцолж байгаа хэрэг. Алс хол газраас та бүхэн Батөршил зорж их зүйл амжуулж хийж иржээ. Орж дангийн дагшин оронд олон ховргийн дунд тавьсан та бүхний ёроол бүтгэн дамжиггүй. Бүгдээрээ нэгэн үзүүрт сэтгэлээр хичээж зүтгэл гаргасанд баярлалаа. Их жанграйсгийн авшгийг хүрдсэн болохоор аль чадхаараа хоосон чанар бясалгаж майн мэгзэмэн уншиж залбирж яваарай. Монголын нийт сүсдэн олон бол Монголын орны одоо хөгжил дэвшил маш сайхан дэлгэрэх болтугай гэсэн тэр сайхан зүйлүүдийг бид бүхний одоо энэ хураасан буйны үүлэн өрөөр одоо гарах болтугай гэж бид бүхэн энэ сайхан сэтгэлийн хөднөөс энэ бүхний зөвхөн байгуулсан. Тэгээ багш маань бол тийм шиг гадаасны дараагаар юу гэж хэлсэн гэхээр одоо энэ турамжуулсан хүн болгон бол одоо сүжиг баттай тийм байна. Тэгээд одоо нутаг орн руу буцаж байгаа хүмүүст одоо сэтгэлдээ амгалан жаргалантай очоод хамаг эмхний зовлонгоос эхлэхийн тухайд бод сэтгэлийг үсгэж хоосон жинийг аль чадхаараа бодож бясалгаж байхыг хүссэн. Тэгээд одоо энэ Монгол сүнчээ тав дээрээ одоо буцчихвэ. Одоо Монгол орондоо байгаа хүн бүхэнд одоо амгалан жаргалан асархуу энэрхүү их нэгүслэр дүүргэсэн тийм сайхан ирээдүйд одоо бүтээн байгуулахын тухайд та бүхнийг ажил үйлстэй ариутан дэлгэрч ар гэрттэй амгалан зарлан бүхэн цэцгэлж байхын ерөөлийг миний зүгээс тэгээд тавьж байна. Та бүхэн тэгээд аль чадхаараа бод сэтгэл болон хоосон чанарыг бодож бясалгаж байгаа сайн гэж хүсэж байна. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Ингэж бид Бурхан багшийн их гээрэл төрсөн дагшин орон очирдо суурин олон мянган номын нөхдийнхээ хамт нийт Монгол туурхтан Монголын ард түмний төлөөлөн багштан Батөршил өргөж энэрл хайр ив зохицол сайн сайхан өө тэмүүлэх сэтгэлийн гэгэн гэрлийн галыг улам илчтэй улам гэрэлтэй болгож чадсан. Энэ маань далай багшийн аль жаал ядаргааг үл хайхран шав олон дон түгээсэн их номын овдсын хөшөлөө. Далай багшийн минь үлми Батөршиж шав олныхан сайн сайхны үйл улам дэлгэрж номын цагаан боён дээш дэшэн улам ариудан дэлгэрэх болтугай.